За би 10 дугаар анги руугаа тэсэлгүй орчлоо. Тэгээд 10 дугаар анги бол үнэхээр амар их хэллээ үзэгчтэй шүүх хурлаар эхэлж байна. Тэгээд бүжээ алдар хоёр хоёулахнаа нэг өрөөнд ороод тэгээд шүүхийн танхимд шүүгч одоо асуулт асууж гэр бүл цуцлах шүүх хурал болж байна. Алдар угаасаа соёлоотойгоо эргээ нийлцсэн. Тэгээд салгаад өгөөч гэж өөрөө өргөдөл өгсөн. Тэгээд бүжээг дуудаж мэдээж авчирсан. Тэгээд бүжээ энэ дээр бас уулын зөрөгтэй үгээ хэлдэг. Энэ бол битэрийн дундаас гарсан үхэд би ерөөсөө араар тавиагүй тийм болоогүй штэ гэдэг амар уйлаад ёо би бүр даа нулимс гараад гэл үний юм шиг л жүжиглж байна. Тэгээд ямар ч байсан шүүх хурлаар ороод аль бясаар салаад бүжээ тавиад бүжээ маань амар их уйлаад энэ нэр ямар одоо муха хурамч дэлхий вэ гэж л яг бүжээд бодогдож байна. Юу ч болоогүй. Энэ дээр ингээд бяцхан дүгнэлт хийхэд мэдээж баярхуу бүжээ хоёр бол унтаж өвтэйгүй те. Гэтэ яг нөгөө залуу насны одоо хонгороо гээд найз охин тэг бусад тэр найзууд нь л ер нь гайвалчж байгаа байхгүй. Тэднэрийг л одоо гоё байлгах гэж энэ алдрын гэрт авчирч шоудсан. Тэр үеэр нь тэр баярхуу нэрээд юм хөргөж өгсөн. Тэгээл нөгөө хонгороо чи машин барьж юм хөргөж ирсэн залуу гуучгалдаа татчгалдаа гэл нэг шахсаар байгаа уулгаад алдрын ээж чинь нөгөө ирэх мэддэл монгол яриад байдаг. Тэгээд одоо энэ 10 дугаар анги дээрээ соёлогийн автаа одоо худтайгаа нийлцэн те ажил амьдралд маань үргэлж тус нэмэр олж идэг чамд баярлаа шүү гэд соёлогийн автаа алдрын ээж хоёр сайхан хоол идээ сууж байна. Соёлогийн аав алдрын ээж хоёр юм ярьж сууж агаад энэ алдрын ээж хандаа ихч чинь ерөөсөө яг буруу ойлголттой явж ирснийг одоо л ойлгож штэ. Баярхуугийн хүүхэд гэж одоо албаар алдарт хэлж салгахын төлөө тэгж ийн гэж бодсон чинь соёлогийн аавын найруулж исэн хорыг одоо л ойлгоол бурхан минь тэгвэл эн чинь бүжингээс төрсөн хүүхэд чинь алдрын хүүхэд юм биш дээ гэд тэгж байна. Тэгээд бүжээгийн хүүхэд нь овоо хөрхөн том болцсон. Киноны талаар бас сошиал харж байхад бүжээ архичин болдог, уудаг болдог гэл тэгээд харна. Яаж тийм болтойм болдоо гэж бодож итэл 10 дугаар анги дээр нөгөө нийтийн дотор байранд Аминагийн охинтойгоо амьдарч байгаа. Тэгээд тэр байранд бас Халиуна гэд нэлээд тийм хөдөлгөөнтэй хүүхэн байгаа. Одоо жоохон буруу замаар амьдарч юм шүү амаа. Тэгээд Халиуна уул нь бол охинд нь Амина гэдэг нэр өгөөд угчтай сүү авчирч өгөөд охиныг хараад яг нэг юм туслаад байгаа юм шиг байдаг. Тэгээд хамаг амьдралыг мэддэг. Гэтэл энэ 10 дугаар анги дээр одоо хоёр залуу авчираад тэгээд өрөөндөө архитаад бүжинд одоо архи уулгаж байна. Гэтээ бүжээ яг урд нь бол найз нөхдүүдтэйгээ баярлж цэнгэж одоо уудаг байсан тий. Одоо бол ингээд яг Халиунаг дагаад нэг тийм буруу зам руу орох маягтай боллоо. 10 дугаар ангийн хамгийн гол юм нь гэвэл соёлоо бас жирэмсэн байсан байна. Тэгээ соёлоогийн хүүхэд төрлөө. Алдар соёлоо хоёрын хүүхэд нь Монголдо төрөөд тэгээд соёлоогийн аав нь алдрын ээж нь эмнэлгээс гаргаж одоо эмнэлгээс угтаж аваад гэрт нь хүргэж өгнө гэсэн чинь соёлоо алдрын очихгүй би өөрхөн гэрт харина гэж тэгдэг. Тэгээ нилээ янз муутай ууртай тэгж эмнэлгээс гарч ирж байна. Тэгээд соёлоочин бол анх тийм бараг дуурдын үг гэмээр те ингээд нэг цөөхөн хэдэн үг хэлцдэг үзэгслэн гоо соёлтой боловсралтай тийм охин харагдчихсан бол одоо бас нэг ааштай эмэгтэй гарч ирээд тэгээд нөгөө хадам ээж хандаа маань хүндхэн байдалд л орж ах шиг байна. Харин нөгөө талд бол бүжээг нөгөө Халиуна гээд нийтийн байрных нь жоох ихчмэд бүсгүй ш тийшээ дагуулж яваал залуучуудтай уулзаал тэгээд нэг ресторанд ороод нэг хоёр залуутай танилцаад лагер магер явах болж итэл нөгөө хоёр нь бас бүтэхгүй хоёр гар байсан болтой. Цагтаа хараад тэр хоёрын хоол унд архины тооцоог нээхгүй ресторанд орхиод гарчдаг. Тэгээд бүжээ нөгөө Халиуна гээд дотор байрных нь найзтай хамт цагтаад баригдаад одоо цагдаагийн нөгөө нэг төр хорих байр камерт орчлоо. Ингээд 10 дугаар анги төгслөө.